Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. 2025 оны 9 сард Хятадын онлайнд генет тэнгэрийн зургнууд маш ихээр цацагдаж эхэлсэн. Бээжин хотын тэнгэрийг хөндлөн татсан сонио элбэртэй үүлнүүд эсвэл улаан туяа татаад яг л цус асгарч байгаа мэт харагдах үзэгдлүүд. Хүмүүс ийм тэнгэрийн зураг тавихдаа тэнгэр ууралсан, тэнгэр хөшөө авч ийн гэх мэтээр бичсэн байв. Комментууд нь хүртэл тэнгэр уйлж ийн, муу ёртой юм а, аимшигтай харагдаж ийн гэцгээсэн ч хэдэн цагийн дараа нэг нэгээрээ постууд алгуулж удалгүй мөндөр тэнгэр уурлав гэх мэт үгсийг бичсэн пост бүр нийтлэгдэхэ болсон. Өөр үгээр тойруулаад орлуулах гэхээр дараа нь аккаунт нь хүртэл хаагдаж эхэлсэн. Яагаад зүгээр л нэг постнуудыг инглээ устгаад байгаа юм бол бидний бодлоор сонинж Хятадд энэ бол ердийн үзэгдэл. Хятадын эрх баригчид тэнгэрийн тухай тэр дундаа мөндөр, догшин үйл, шуурганы зургнуудад маш их хяналт тавьдаг. Учир нь энэ тэнгэрийн тухай биш улс төрийн нууцлаг үйл явдал, авилгал, хин шалтгааныг нь хэлдэггүй хажуу үйл явдлууд болж байгаа үед ард түмэн ил шууд ярьж чадахгүй учраас тэнгэр уйлж ийн гэх далд хэллэгийг ашигладаг. Энэ мем хүчтэй тархаад эхлэмэгц нийгмийн сүлжээгээр дүүрэн тэнгэрийн зураг болсон учраас засгийн газар маш эмзэг хандаж шуурхай цензур явуулдаг. 2025 оны 9 сарын 11-нд 37 настай Хятадын алдартай жүжигчин Ю Мэнлун Бээжин хотын тансаг зэрэглэлийн орон сууцны 5 давхраас унаж нас барсан. Тэр өөрийн гэртээ биш найз нөхдөдөө хамт үдшилэг хийжсэн бөгөөд гинэд цонх нээж унсан гэдэг. Эхэндээ эрх баригчид юу жүжигчнийг амиа хорлсон. Энэ бол санаатай үйлс гэж зарласан ч хэдхэн цагийн дараа согтуу байсан бөгөөд санамсаргүй болохоор унсан гэж мэдгдлээ өөрчилсөн. Яаж унсан, хэр согтуу байсан, хинтээ хамт байсан гэдгийг нэгтлэх ёстой ч цагдаа нар үдшилтэд оролцсон нэг ч хүнийг шалгаагүй. Иргэдэд энэ нь хачин санагдаад цагдаа нар яагаад ажиллаа хийхгүй байгаа юм бэ гэж бичсэн пост бүр устгагджээ. Хэсэг хугацаанд юу жүжигчний талаар интернетээс хахад ямар ч мэдээлэл гарч ирэхэ болсон. Иргэд хэргийн талаар ухаж төнхөөд энэ бол осол биш. Юу жүжигчин ухаан алтлаа зодуулсан байсан. Хоёр хүн түүнийг хүчээр цонхоор түлхсэн. Жүжигчин байх хугацаанд эрх мэдэлтнүүдэд удаан хугацаанд дарамтлуулсан гэсэн мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Харин Хятадын эрх баригчид бүх мэдээллийг галзуурсан мэт хурдан устгасан бөгөөд одоо ч устгасаар байна. Манайхан бүгд мэдж байгаах өнгөрсөн 9 сард Бээжинд болсон үнэхээр шуугиан тарьсан хэрэг. Би өмнө нь 2 удаа бичлэг хийсэн ч одоо илүү дэлгэрэнгүй бас сүүлийн үед орсон мэдээллүүдийг оруулаад дахиад хамгийн сүүлийн удаа бичлэг хийж байна. Хятадыг даваад Тайвань, Хонконг, Солонгос, Япон, Америкийн нэгдсэн улс, Монгол гээд олон оронд яригцаар байгаа. Өнөөдрийн ярих зүйлүүд маань цагдаагийн аль бие усны мэдэгдэл, мөрдөн шалгах багийн байр суурьнд тулгуурлаагүй. Онлайн тархсан цуурхал, хардлага, таамаг дээр үндэслэж нэлээд дэлгэрэнгүй ярихаар өнөөдрийнхөө эргийг бэлтлээ. 2025 оны 9 сарын 11-ний өглөө 5 цаг 10 минутанд Бээжинд нэлээд баян дүрэгтэй тооцогддог Sunny Side Compound гэдэг маш тансаг орон сууцнд нэгэн эмээ хаскийн нохоотойгоо өглөөний алхалт хийжсэн. Гэтэл хаскийг гинэт 16-17 дугаар байрны хажууд дах 18 дугаар байр руу галзуурсан юм шиг хуцаж эмээгийн өмдөг урхан холгүй нэг тишээ аваачих гэж оролддог. Тэр чигт харвал согтуун унтж байгаа мэт нэг хүн газар хөвтөжсэн. Эмээ эхэндээ согтуу хөвтөж гин гэж одоо зүгээр өнгөрөх гэтэл хүн хөвтөж байгаа газар цус болсон байлаа. Яг энэ үед 18 дугаар байрнаас нэг залуу гарч ирээд энэ хүн манай найз гэж хэлээд юу болсон гэдгийг ярьж сандарч уйлахын оронд маш тайван өөрийнхөө цамцыг тайлаад хөвтөж байгаа хүний дээр нөмрөгжээ. Эмээд энэ бүхэн хачин санагдсан. Хэрвээ үнэхээр найз нь бол юу болсныг асууж сандрах ёстой. Дээрээс нь цус урсаад хахад босоорой гэж цохиж үзэх юм уу? Ямар нэг үйлдэл хийгээгүй. Залуу яг л бүх зүйлийг аль хэдийнэ болоод өнгөрсөн. Найз нь үхсэн гэдгийг мэдж байгаа мэт хэд тайван амтсан. Удалгүй байрны хамгаалагч ирж цагдаа нар 6 цаг 2 минутанд ирсэн. Нас орсон хүн бол жүжигчин юу гэсэн яриа цацагдав. Энэ үеэр цагдаа нар маш идэвхтэй ажиллаж хурууны хий авч газар дээрх цусны мөр барилгын тагтны хэсгийг тэмдэглэж зураг авч нотлох баримт хайн дараа нь юуг унсан гэх 5 давхрын айл руу орж шалгалт хийсэн ч 11 цаг 30 минутын үед 5 давхар шалгалт хийжсэн цагдаа нар бүгд бууж нэг давхарт гарч ирэв. Энэ мөчөөс бүх зүйл сонирн болж эхэлсэн. Орон сууцны гадаа хүмүүс зогсож уцаа барин юугийн талаар хайжлаа. 11 цаг 25 минут орчимд нэгэн мөнгөний сэтгүүлч анхны мэдээллийг тараасан. Түүний мэдээнд жүжигчин Ю Мэнлун 10-ны орой найзуудтайгаа хооллож шөнө 2 цагт тусдаа өрөөнд унтахаар орсон. Өглөө найзууд нь цогцыг олж цагдаа дуудсан. Түүний халааснаас найзуудынх нь 2 ширхэг Rolex цаг гарч ирсэн. Унсан цонхны алтыг юу өөрөө онгойлгосон. Цагдаа нар ямар ч гэмт хэргийн шинж байхгүй гэж үзсэн гэжээ. Энэ мэдээллийг уншсан оршин суугчид цагдаа нар одоо л мөрдөн шалгаж байгаа штэ. Гэтэл гэмт хэргийн шинжгүй гэж хэдхэн цагийн дотор яаж дүгнээд байгаа юм бэ гэж гайхсан. Учир нь задлан шинжилгээч дуусаагүй. Найзуудаас нь ганц ч удаа мэдүүлэг авалгүй гэмт хэргийн таамгийг хэтэрхий хурдан няцаасан. Хэдхэн цагийн дотор ийм их зүйлийг бүрэн шалгаж дуусгасан нь үнэхээр с ิจ гтэй байсан бөгөөд хүмүүсийг улам их урлуулсан. Ялангуяа оршин суугчид хэлэхдээ өмнөх шөнө орон сууцнд хүн орилох хэрэглэдэг чанга дуу гарч ирсэн гэжээ.
Оршин суугчид юу болоод байна? Ингэж гад хин нэг нь өгчихгүй дээ гэж ярилцажсэн ч өглөө нь үнэхээр хүн хүсэн байсан. Тэгээд нэг оршин суугч цагдаагаас өчигдөр шөнө хамт байсан хүмүүсийг яах гэж байгаа юм бэ гэж асуухад бид хэд хэдэн үнийг аль хэдийнэ баривчилсан гэжээ. Юу 5 давхрын жижиг цонхоор унсан. Мөн цонхны гадна талд хамгаалалтын тор байдаг тул хин нэгэн хүчтэй татаж салгасны дараа л цонхоор унах боломжтой. Тийм жижигэн цонхоор согтун санамсаргүй унсан гэх нь утгагүй. Цагдаа нар бүр түлхэгдсэн байж болох байрлалыг өөрсдөө туршиж ирснийг оршин суугчид харсан. Нэг цагдаа цонхоор тонгойж нөгөө нь түлхэж байгаа мөтгөлгөн үзүүлж исэн гинэ. Мөнгөний сэтгүүлч нийтлэлээ өөрчилж эхэндээ юугийн халааснаас найзуудынх нь 2 Rolex цаг гарч ирсэн гэж бичижсэн бол хэсэг хугацааны дараа энэ өгүүлбэрээ устгаж 5 давхрын цонх эвдэрсэн байсан гэж шинэ өгүүлбэр нэмжээ. Орой 18 цаг 44 минутанд жүжигчний агентлагаас маш товч мэдээлэл хийсэн. Юу өндөр барилгаас унаж нас орсон. Цагдаа нар гэмт хэргийн шинжгүй гэсэн гэдэг. Хятадын одууд жүжигчид маш хүнд стресс дарамттай байдаг учраас хүмүүс ихэндээ сэтгэл санааны асуудалтай байсан байх гэж бодсон ч фэнүүд нь шууд эсэргүүцэж эхэлсэн. Учир нь юу? 2 нохойтой хүүхд шиг халамжилдаг байсан. Хэрвээ үнэхээр амиа орлох байсан бол нохойнуудыг маань сайн харж чандараа гэх мэт ямар нэгэн захиа үлдээн. Гэтэл юу ч үлдээгээгүй. Мөн хүмүүс хэрвээ амиа орлох гэж байгаа бол дуу чимээ ихтэй найзуудтайгаа хамт байхдаа амиа орлох байсан үгцгээдэг. Цагдаагийн албан тайлбараар юу маш согтуу байсан. Сэрэх гэж тусдаа өрөөнд орсон. Өглөө агаар амьсгалгаж цонх онгойлохдоо тэнцвэр алдаад санамсаргүй унсан. Унахдаа цонхны торыг урсан гэжээ. Цонх 4 панелтай. Дээд талд 2, доод талд 2. Баруун доод тал нь онгойдгүй. Зөвхөн зүүн дээд талын жижиг цонх өрөөний дотор тал руу татаж нээгддэг. Гадагшаа биш, дотогшоо нээгддэг гэсэн үг. Нэгдэх өнцгөн дээд тал нь ердөө 50 градус орчим. Хүмүүс согтун ийм цонхоор санамсаргүй унах боломж бараг л байхгүй гэцгээдэг. Фэнүүдийн хамгийн их гайхсан зүйл нь юу яагаад ийм их арх уусан бэ гэдэг. Тэрээр маргааш нь CCTV буюу Хятадын үндэсний телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох ёстой байсан. Ийм чухал шууд эфирт орох өмнөх өдөр арх уuna гэдэг бараг л боломжгүйгээс гадна ер нь арх уудаг хүн биш. Нэг ч удаа зураг авалтандаа хоцорч хуваараа цуцалж үзээгүй. Хамгийн чухал баримт бол юуг нас орохоос өмнө бичигдсэн нэг видеога та нар үзсэн бах. Нүүр царай гардггүй дүрсэл харагдах ба орилж бахирах чимээ гардаг. Цаашлаад юу зодуулж байгаа видео гарсан ч үнээс хэн тодорхойгүй. Хүмүүсийн хамгийн том асуулт тэр шөнө юутай хамт байсан хүмүүс хэн бэ? Тэр үнэхээр хүчрхийл дүрцэн үү? Хэрвээ тийм бол яагаад? Хэн юунаас олж ийм зүйл хийсэн бэ гэдэг асуултууд байлаа. Нэг хүн дараах зүйлийг нийтэлжээ. Маш өндөр албан тушаалтай эрх мэдэл бүхий нэг эрэгтэй юугээс байнга хувийн харилцаатай байхыг хүссэн ч юу үргэлж татгалцдаг байсан. Харин түүний найзууд ядаж нэг удаа уулзчихаа юу ч болохгүй бидэнд туслал та гэж шахсан учраас аргагүй ирэхэнд очиход түүнд согцтол нь арх уулгаж масруулах бодис өгч дараа нь бэлгийн дарамт хүчрхийлүүлдээд амийг нь таглах гэж Rolex цаг өгсөн. Тэр хоёр цаг нь юугийн халааснаас олцсон гэж аимшигтай зүйлс бичигдсэн ч энэ пост удалгүй устгагдсан. Юугийн орилж байгаа видео, зодуулж байгаа зураг, нас орохоос нь өмнө ээж болцшгүй аудио, тэнгэр ууралсан гих мэт зураг, мем бүгд устгагдсан. Нэг пост ивэл устгана, дахиад нэгийг хийвэл дахиад устгана. Олон удаа тавих юм бол дансыг нь хаана. Хятадд энэ хэмжээний нөлөөг зөвхөн хамгийн дээд түвшний хүн л хийх боломжтой. Жишээ нь Хятадын ерөнхийлөгчөөс гадна нийт 7 гишүүн бүхий төрийн зөвлөлийн байнгын ороо гэж байгаа. Энэ 7 улс төрийн хамгийн дээд албан тушаалтнууд топ 7 гэсэн үг. Тэдний дор 24-ний бүрэлдэхүүнтэй улс төрийн товчоо байдаг. Хууль журмын дагуу ийм дээд түвшний хүмүүсээс тодорхой түлхүүр өгнүүдийг авч шууд хаах, устгах тушаал өгөх. Бүр хэрэглэгчийн аккаунтыг хаах эрх мэдэлтэй. Юу Минлун нь 1988 оны 5 сард төрсэн Хятадын Шинжийн уугур нутгийн уугуул. Түүний үеийн хөвчлэн нэг хүүхдийн бодлогын үеийг байдаг тул ихэнх нь айлын ганц, юу ч бас адилхан. Аав нь фитнес дасгалжуулагч, царайлаг бөгөөд юу аавтайгаа нэлээд адилхан учраас фэнүүд нь тэднийг copy paste гэж дууддаг гэжээ. Нүд хөмсөг нүүрний хэлбэр нь хүртэл адилхан. Орчин үеийн хотын залуу төрхтэй гихдэг бөгөөд түүний хоч нь бүр iPhone face байсан. Тийм цэвэрхэн минимал төрхтэй гэсэн үг. Ээж нь хөгжмийн багш хүүтэйгээ маш дотн харилцаатай. Яг л найзууд чиг байдаг. Эцэгийнх нь албан ёсоор салсан хэсэг нь тодорхойгүй ч юуг ээж нь ганцаараа өсгсөн. Багаасаа дуулдаг хөгжмийн зэмсэг тоглодог тайзны мэдрэмжтэй харагдсан тул ээж нь хүүгээ дуучин болгохоор Бээжин явуулахар шийджээ. Ингээд юу дунд сургууль тахта Бээжинд ирж Бээжингийн орчин үеийн хөгжмийн ахлах сургууль Бээжингийн урлагийн коллежид суралцаж төгссөн. Хятад хүн ам ихтэй учраас сургуулийн эсэлд маш их өрсөлдөөнтэй байдаг ч энэ бүхнийг давж төгссөн нь өөрөө том амжилт. Ингээд өөрийгөө таниулахын тулд олон шалгаруулалт шоу нэвтрүүлэгт оржээ. 2013 онд Супербой тэмцээнд топ 12 шалгарч олон нийтэд танигдсан. Дараа нь TME гэдэг агентлагтай гэрээ байгуулсан. Энэ компани нь Хятадын цорын ганц төрийн өмчтэй агентлаг. Төрийнх гэдэг утгаараа давуу тал ихтэй. Ялангуяа шинэхэн уран бүтээлчид TME Arts CCTV буюу Хятадын үндэсний телевиз байдаг учраас телевизэд гарах боломж чигсдэг.
Юу царайлаг авьяастай зөөлөн дулаахан зан чанартай гэж фэнүүдтэй үнэлэгддэг байсан. Нэг фэнийх нь ярьснаар нисэх буудал дээр нэг эмэгтэйгийн чемдааны дугуй унаж эмэгтэй сандраа таажадл өндөр залуу гинэд талхаж ирээд дугуйг нь олж өгөөд чимээг үхэн алга болсон. Тэр үед эмэгтэй ямар илдэг хүн бэ гэж бодоод өнгөрсөн. Харин дараа нь зургийг нь хараад юу хийснийг мэджээ. Иймэрхүү жижиг түүхүүд фэнүүдийн дунд тархаж царайлаг мөртлөө сайхан сэтгэлтэй гэж үнэлэгддэг болсон. 2020 онд юу нэгэн эмэгтэй олигархын нүдэнд өртжээ. Тэр үед юу карьерийнхаа оргил руу гарч исэн. Гэтэл түүнийг асар их хөрөнгөтэй хятадын entertainment салбарт нөлөөллөөрөө дээгүүрт ордог эмэгтэй анзаарч манай зочид буудлын өрөөнд хүрээдэр чамайг ивент тгий гэж ятгаж эхэлсэн. Юу байнга татгалцсан ариу өгч очдгүй байсан. Ингээд удалгүй юу телевизээр гарахаа болоод Шинжаан руу буцаж хүүхдүүдэд хичээл зан 3 жил Бээжингийн уран бүтээлийн ертөнцөд харагдаагүй. Фэнүүдийн таамгаар спонсорын саналыг няцаасныхан төлөө хориг тавьж дарамт ирсэн бахаа гэж үздэг. 2023 онд эцэст нь буцаж ирсэн ч тэрээр туранхаа биш. Бүр ясаарс олж хөлн мочиг нарайхан царай нь өвчтөө юм шиг цонхиж нүднийхэн доогор хөхөржээ. Хөтлөгч яагаад инглээ турсныг нь асуухад өлсөөд хоол авах мөнгө байгаагүй гэж хэлсэн. Тухайн үед хүмүүс түүнийг тоглож ийн гэж боджээ. Юуг нас барахаас нь өмнө авсан фэнүүдийн зураг видеон дээр хэд турж цонхийн нүднийхэн дор хөхөрснийг кремээр дарсан байв. Камерын бичлэг дээр анзаарагдахгүй шууд оролцсон фэнүүд тод харагдсан. Нэг бичлэгт менежер нь юугийн мөрөнд гараа өргөх гэтэл юу цочиж мөрөө хавчиж ухарсан. Манайхаар бол дайлтчихсан гэсэн үг. Энэ нь дандаа хүчрхийлэлт өртдөг хүний рефлекс шиг харагдсан. Фэнүүд нь юу байнга зодуулдаг байсан юм шүү. Тийм болохоор гар далайхад өөрийн мэдлгүй болтож ийн гэсгэдэг. 2024 оны 3 сарын 16, 8 сарын 13-нд авсан зургнууд дээр юугийн нүдний эргэн тойронд хөхөрсөн байгаа нь маскны цаанаас харагдсан бол 8 сарын зурган дээр бүр тод хөхөрсөн байв. Хүмүүс юуг байнга зодуулдаг байсан юм шүү. Гэмт этгээдүүдийн нэг нь менежер нь өөрөө ахаа гэж ярьж эхэлсэн. Харин олон хүн ойлгохгүйсэн зүйл нь менежер уран бүтээлчдийг хамгаалж дэмжих ёстой хүн яагаад уран бүтээлчдээ зодсон бэ гэдэг байлаа. Юугийн менежерийн нэрийг Дучаан гэдэг. Жинхэнэ гэнгстер салбартаа цогц цэвэрлэгч гэж очлуулдаг бүх асуудлыг дарж чаддаг хүн. Фэнүүд дотоод их сурвалжаар дараах зүйлс гарч ирсэн нь агентлагт спонсорын дарамт, бэлгийн дарамт, ил захидлын занал их байдаг. Өндөр албан тушаалтантай уулз зочид буудлын өрөөнд очих гэх мэт. Хэрвээ татгалзвал дахиад чамайг Шинжаан руу илгээн карьер чинь дуусна гэж сүрдүүлдэг. Хэрэг бол төгшөө нь юу явахгүй очмооргүй байна гэж хэлсэн. Тухайн айл найзынх нь биш. Тийм дотнож биш хүмүүс. Гэтэл менежер Дучаан намайг очихсан бол оч гэж сүрдүүлээд аваатсан гэж ярьдаг. Хятадын entertainment салбарын нэг том дүрэн бол өндөр албан тушаалтан, том эрх мэдэлтний оролцсон уулзалтан дээр жүжигчид гэрт нь хин нэгэн тусгаалын хийж өгсөн архийг уудаггүй. Зөвхөн дундаа тавьсан бөөнөрөө ууж байгаа шилтийн архинаас удаг. Учир нь хар тамхи мансууруулах бодисоор хордуулах тохиолдол их байдаг. Юу бөөнөрөө ууж байгаа архинаас бусдыг нь уудаггүй байсан нь эрх мэдэлтнүүдийн хувьд бидний аяыг даагдаггүй. Дандаа хэлснийг мань зөрчдөг, дураараа зантай гэж үзэж дургуутдаг гэжээ. Жүжигчнийг дарамтлах нэг том арга нь захиалгат хуурамч кампани. Фэнүүдийн илрүүлсэн хамгийн том асуудлуудын нэг нь юуны нэр дээр бүртгэлтэй 10-аад хуурамч кампаниас. Эдгээрийн чиглэл нь байлдааны зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж, батлан хамгаалалттай холбоотой бараа орж гардаг асар их хэмжээний мөнгө иргэдэг кампаниас. Гэтэл юу зүгээр нэг жүжигчин, дуучин. Тиймээс хүмүүсийн тамаг түүнийг ашиглаж мөнгө угаасан. Нэр дээр нь компани нээсэн. Санхүүгийн эрхлэлтийг түүгээр хууль ёсны мэт болгосон. Хэрвээ юу эсэргүүцэх юм бол энэ бүх хууль бус компанийг чиний нэрээр ажилуулсан гэж олон нийтэд гаргаж тавина гэж дарамт ирдэг. Өөрөө оролцоогүй байсан ч хууль ёсны бичиг баримтаар компани эзэн юу болчихсон. Ингэж түүнийг барьцаалж чимээгүй байлгасан байж магадгүй гэсгэдэг. Хамгийн маргаантай зүйл USB. Юу байнга дарамтлуулж сүрдүүлэх төрттэй байсан тул өөрийн аюулгүй байдлын үүднээс тодорхой нотлохоо цуглуулж USB-нд хадгалсан их яриа интернетэд гарсан. Хурамч компаниуд мөнгө угаалт, өндөр албан тушаалтнуудтай холбоотой бүх баримтыг хийсэн улаан USB-г юу алуулахынхаа өмнө залгисан. Тиймээс түүнийг амьд үлдээж болохгүй болсон гэж үздэг. Мэдээж баттай нотлохоо байхгүй онлайн гарсан олон таамгийн нэг. Цагдаа нараа албан ёсны тайлбар хийгээгүй тул онлайнд 2 янзын задлангийн үр дүн яригдж байгаа. Нэг нь 9 сарын 14-нд гарсан гэж яригдж байгаа эхний хувилбар 2 гавлын ясны хүнд гэмтэл, ясны олон уграл, өндрөөс унсан үед боломжтой гэмтэл гэж тодорхойлсон. Хоёрт толгойн арсанд гүн шарах, хамрын сэнж хугарсан, чихнээс цус гарсан, уруул биеийн олон хэсэгт гэмтэлтэй, доод шүдний ихэнх нь байхгүй болсон. Илэгний гэмтэл, цээжний яс хугарсан, бэлэг хэрэгтэн болон дотоод хэрэгтнүүдэд гэмтэл илэрсэн. Хэрвээ 2 дахь тайлан үнэн бол юу нас орохоосоо өмнө хамлагдсан байх өндөр магадaltaй. Түүний хашгирч авраач гэж гуйж байгаа аудио, видео тамгуудтай ч нийцдэг. Онлайнд өмнө нь анзаарагдаагүй нүдний хөхрөлт, биеийн хөхөрсөн хэсэг, хэд их туранхай байдал зэрэг нь эргээд харахад хүчирхийлэл, өлсгөлөн, стрессийн уулмур гэж харагдаж байна. 8 сарын ихээр нас орохоосоо хэдхэн 7 хоногийн өмнө юу лайв хийж байхдаа өлсөж 2 өдөр юу ч идээгүй гэж хэлжээ.
Юу нас орсны дараа 9 сарын 12-нд онлайнд харж ихсаалт тарж эхэлсэн. Тэнд юуг нас орохоос өмнө хамт байсан хүмүүс хэргийг дарахад оролцсон гэж сэжиглэгдсэн хүмүүс байдаг. Эхэндээ 7 хүн, дараа нь 17, одоо бүр 20 гаруй хүн болсон. Гэхдээ хамгийн их яригадаад байгаа нь 17 хүний жагсаалт. Энэ жагсаалт юутэй ямар ч холбоогүй ээжүүдийн групп бараа зардаг жижиг сайтд хүртэл цацагдсан. Цагдаа нар байдаг чадлаараа устгасан ч тараах уртыг гүйцэж чадаагүй. Жагсаалтанд орсон хүмүүсийн хариу би тэр орой тэнд байгаагүй. Юутэй ямар ч холбоогүй гэцгээдэг. Нэгдүгээр сэжигтэн Чинжин улаан үстэй кино найруулагч хит киногүй. Гэхдээ асар их мөнгөтэй тэрээр жагсаалт гармагц яран би тэр орой тэнд байгаагүй. Юутэй ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн. Юугийн хэргийг торсон хамгийн сэжигтэй зүйлсийн нэг нь чин найруулагч өөрийгөө хамгаалахын тулд гаргаж ирсэн алиби. Чин найруулагчийн гаргаж ирсэн WeChat мессеж. Тэрээр SNS дээрээ жүжигчин Тэнхайдаа чаталсан WeChat-ыг нийтэлжээ. Тэнхайж бас харж жагсаалтанд орсон хүмүүсийн нэг. Мессежний гол утга нь чин би ирээд 40 минут болчлоо гэхэд тэн чи эрт ирсэн байна. Бид нар 6:30 гэж хэлсэн мэт дээ. Зам төгжрэлтэй утгагүй очлоо гэхэд чин зүгээр дээ би хүлээж ийгсэн байв. Өөрөөр хэлбэл тэд юг нас орохын өмнөх орой Булгари гэх зочид буудлын лоббид уулзахаар тохирсон гэж харуулсан. Чин найруулагч энэ мессежийг нийтлэхдээ би тэр орой арх усан газар байгаагүй. Би Тэнхайтай уулзж исэн. Тиймээс аллагад холбоогүй гэж алиби нотлох зорилготой байсан. Гэвч хүмүүс юу өглөөний 5 цагт нас орсон. Та нар орой 7 цагт уулзсан байсан ч шөнө дунд очих боломжтой эцтэй гэж илүү сэжиглэж эхэлсэн. Энд Тэнхай нөгөө талаас шууд мэдэгдэл хийж би энэ хэрэгт орохыг хүсээгүй. Гэтэл чин найруулагч намайг татаж оролцууллаа. Одоо миний нэр өндөд нөлөөлж байна. Тэр нийтлсэн мессежнүүд жинхэнэ бишгээд жинхэнэ мессежийг цацсан. Тэнд Тэнхай би нисэх буудлын зүгээс явж байна. Зам төгжрэлтэй байна гэдэг бол чин найруулагч би одоо нэг юм зохицуулж байгаа гэж бичсэн байв. Гэтэл чин найруулагч энэ мөрийг устгаад зөвхөн ингээ харагдах хэсгийг л нийтлсэнгээд Тэнхай энэ бол зассан мессеж би энэ хэрэгт оролцсон хүн биш гэж баталсан. Тэгвэл чин найруулагч нэг юм зохицуулж байгаа гэдгээ яагаад устгасан юм бол? Хэрвээ үнэхээр ажилтай байсан утсаар ярьж байсан, ажил зохицуулсан гэсэн энгийн утгатай байсан бол устгах шаардлагагүй. Тэнхай нотлохоо болгон төлбөрийн баримт гаргасан нь Булгари зочид буудлын рестораны 1538 юаны төлбөрийн баримт. Тэрийг нийтлэхдээ би тэр орой чин найруулагчтай хоолж исэн. Тиймээс юутай хамааралгүй гэдэгч баримтны цаг 7:10 гэжсэн бол тэр хоёрын мессеж илгээсэн цаг нь 7:36. Ингээр 7:10-д аль хэдийнэ ширээндээ суугаад хоолоо захиалчихсан байж таарна. Гэтэл 7:36-д би очиж гинөө зам төгжрэлтэй байна гэж мессеж бичсэн. Тиймээс баримт хуурамч яж магадгүй. Эсвэл мессеж үгүй бол хоёулаа хуурамч гэж хиттээ олон хэрэглэгчд үгэнж байгаа. Тэнхай дараа нь банкны гүйлгээний улга гаргаж ирээд өөрийн банкны аппликейшнаас рестораны төлбөр 9 цаг 20 минутанд хийгдсэн скриншот тавьжээ. Баримт нь 7:10-д гарсан мөртлөө төлбөр төлсөн гүйлгээ нь 9:20-д 2 цагийн зөрүүтэй. Чин найруулагч болон Тэнхай нар хоёулаа iPhone хэрэглэдэг. WeChat-ны скриншотнууд нь бүгд iPhone интерфейстэй мөртлөө Тэнхайн гаргасан банкны гүйлгээний скриншот нь Android гэсэн. Чин Тэн хоёр тайлбарыг тусам улам сэжигтэй болж эхэлдэг. Тэд өөрсдийгөө бид зүгээр л найзууд гэж мэдгдсэн ч маш нэгт холбоотой харагдсан. Чин найруулагч эрэгтэй хүн сонирхдог. 20 жилийн өмнө come out хийж тэр үедээ дуйлан тарьсан. Олон нийтэд тийм ч их ярьж яваагүй ч урлагийн салбарынхан бүгд мэддэг. Түүний Facebook харахад ихэнх нь царайлаг булчинлаг залуусыг фоллоу хийсэн байх ба таалагдсан залууга эхнэр минь гэж дууддаг. DM руу байнга уулзъя гэж бичгээс гадна нялуун сэтгэгдлүүлдэг. Энэ бүхнээс харахад чин найруулагч маш чухал сэжигтэн. Учир нь юу нас орохоос өмнө хоёр залуугаар аимшигтай тамлуулсан гэх таамаг байгаа. Фэнүүдийн үзэж байгаагаар царайлаг залууг эрх мэдэлтэй мөнгөтэй садар самуу эрх мэдэлтнүүд зориуд ашигласан. Тэдний нэг нь чин найруулагч байсан гэцгээдэг. Гэтэл нэг том мэдээ гарч ирсэн нь инфлюенсер Коко. Чин найруулагч намайг байнга дээрлэхэж өдөж зуралдаг байсан. 2023 оны Валентины өдрөөс эхлээд надад хайртай унтыг хийхээс гадна чамайг алдартай болгоно гэж өдөр болгон зурвас бичдэг байсан. Олон удаа шууд татгалзаж заримдаа зүгээр асуултын тэмдэг явуулж маш тодорхой надад тийм сонирхол байхгүй гэж ойлгуулахыг хичээсэн. Гэтэл чин найруулагч шантрахгүй байнга зургуус илгээж өөрийн баян эрх мэдэлтэй байдлыг гайхуулж шинэ кино хийж ийн гэхээс гадна бүр зураг хүртэл явуулдаг байсан. Түүнээс салах гэж үнэхээр их зовсон гэж хэлсэн. Чин найруулагчийн бусад золиосууд ч ил гарч олон залуу загвар өмсөгч шинэ жүжигчд хэрвээ татгалзуул дарамтлагдаг байсан гэд зарим нь скриншот гаргаж тавьсан. Чин найруулагч олон жил залуу, царайлаг, эрэгтэй шинэхэн уран бүтээлчдийг дарамтлагдаг гэдгээрээ аль хэдийнэ алдартай байжээ. Юуг нас орсон шөнө чин найруулагч Weibo-д амттай байна гэсэн ганцхан үг бичсэн. Хоолны зураг, тайлбар ямар ч текстгүй. 2016 он чин найруулагчийн танил Кими Цяо өөрийгөө хөнөөсөө ирэх гарсан. Үүний дараа чин найруулагч яг адилхан амттай гэсэн ганц пост оруулжээ. Хүмүүс энэ хүн амттай гэдэг үгийг хин нэг туртай залуугаа амталж үзлээ гэсэн даалт утгаар ашигладаг байсан юм шүү гэж таамагладаг.
Тэгээд юуг нас барсны дараа чиний хариулагч гинэт Кимийг дурссан урт пост оруулсан нь юугийн эрхт сэжиглэгдэж эхлэхээрээ өөр дээрээ илүү том дуйлан ирэхээс хамгаалахын тулд Кимигийн хуучин эргийг зориуд гаргаж тавьсан баха. Кими үнэхээр амиа орсон нь үнэн юм уу? Эсвэл юу шиг ямар нэг юм болсон уу гэж хардахад хүргэсэн. Тэгвэл хоёр дахь хүн бол Тэнхай. Тэр яагаад харж их залтанд орсон юм бол зөвхөн чиний хариулагчтай хамт байсан учраас биш. Хамгийн том шалтгаан нь Тэнхай өөрийн SNS-д ганцаараа ширээний өмнө сууж арх унгалж ууж байгаа видеог оруулсан. Гэтэл видеоны арын дуун дээр эрэгтэй хүний ойрлох, уйлах, амь тэмцэж байгаа юм шиг дуу сонсогддог. Бараг хажуу өрөө эсвэл яг доод байрнаас нь гарч байгаа юм шиг. Харин Тэнхай юу ч болоогүй юм шиг нэмсэглээд архиа ууж камер руу харсан хэвээрээсэн. Хүмүүс тэнд хин нэгэнд тамлуулж байгаа дуу гарч байхад яагаад юу ч болоогүй мэтээсэн юм бол тэр юуг тамлуулж байхыг мэдсэн мөртлөө зориуд чимээгүй өнгөрсөн юм шүү гэцгээдэг. Одоогоор Тэнхай бүх сурталчилгаанаасаа хөөгдөж, брэндүүд гэрээгээ цуцалж онлайн дээр асар их шүмжлэл авчихаа. Гэхдээ албан ёсоор баталгаажсан баримт нэгч байхгүй. Цагдаа нар бүх мэдээллийг худлаа гэж мэдгдсэн. Тэнхай зүгээр нэг жүжигчин биш, мөн угаагч. Өмнө нь Хятадын хуучин улс төрийн том эрх мэдэлтэн Бо Шилайн санхүү хариуцсан төлөөлөгч байсан. Гэхдээ Хятадын мөнгөний төлөөлөгч гэдэг нь хар мөнгө хүлээж авдаг, бохир мөнгө угаадаг, хөрөнгө оруулалт олгож нэрийг нь цэвэрлэдэг хүн гэсэн үг. Бо Шилай, Жо Жинтао, Ши Жинпин нартай зэрэгцэх ирээдүйн тэргүүн лидер асар их хөрөнгөтэй хүн байсан. Эхнэр нь Британи бизнесменийг хөнөөж цааз ял авсан бол Бо Шилай өөрөө бүх насаараа хорих ял авсан. Тэнхайын нөхөр Бо Шилайтай найзууд бизнесмен тэрээр Бо Шилайн хэрэгт холбогдож шоронд ороод дараа нь үхлийн шалтгаан тодорхойгүй шорондоо нас барсан. Тэгээд үлдсэн асар их хөрөнгийг Тэнхай өвлөж Хятадын entertainment салбарыг хяндаг нөлөөтэй эмэгтэй болсон. Чиний хариулагчтай маш дотн хамтран бизнес хийдэг учраас энэ хоёрын эсрэг хинч дуурч чаддгүй. Тэгвэл юу яагаад ийм хүмүүсийн дунд орсон юм бол хамгийн том гүүр болсон хүн менежер Дучаан Мапын гаралтай бүх бохир ажлыг нугалдаг, асуудал гарвал цогц хүртэл цэвэрлдэг. Тэрээр юг хүчээр дарга нарын уулзалт үдшилэг рүү дагуулж явдаг байсан. Харин юу гэрээс гарах дурггүй хоёр нохоотойгоо тайван амьдрахыг хүсдэг, согтууруулах ундаа бараг уудаггүй. 2020 онд UTN Entertainment-тэй гэрээтэй байсан ч 3 жил нутаг руугаа явах үед гэрээн дууссан. Дараа нь 2023 онд эргээ ирэхдээ өөрийнхөө студиэр дамжуулан ажилласан мэт боловч бодит байдал дээр менежер Дучааны удирдлагад орсон. Юуг нас барсны дараа ийм медиа манайхтай ямар ч холбоогүй гэрээ хэдэн жилийн өмнө дууссан гэдэгт Хятадын интернет хэрэглэгчид Дучаан болон ийм медиа хоорондоо даалт холбоотой байсан. Дучаан бол ийм медиагийн бохир ажлуудыг гүйцэтгэдэг хүн. Тиймээс юуг хянжээсэн гэж үздэг. Сүүлийн 10-аас 15 жилд ийм медиатай холбоотой олон үнүүцлэг байдлаар нас барсан. 2011 онд жүжигчин Шан Вибу орон сууцны дээрээс үсэрсэн. 2016 онд дуучин BNC шинэ цомгоо гаргаж баярлсан тэрээр лайв дээрээ ямар ч асуудалгүй байсан мөртлөө гинэт барилгаас унаж нас барсан. Амиа орлсон гэж хэргийг хаасан ч хүмүүс итгээгүй. 2016 онд жүжигчин Чао Өрүүн Шанхай гэртээ нас орж бас амиа орлсон гэж үзээд хэргийг хаасан. 2017 онд жүжигчин Чао Уен Сужао цочод буудлаас унаж нас орсон. Цагдаагийн тайлбар арх уугаад унаж нас орсон гэжээ. Яг юутай адилхан. Энд зөвхөн хамгийн их яригдсан эдийг л дурсан байгаа. Entertainment ертөнцид эмгэнэлтэй зүйлс гарчлаадаг. Гэхдээ яагаад адилхан маягийн өглүүд ижил компанид дахин болж яагаад бүгд унаж нас барсан, согтоод унсан, өөрийгөө хөнөөсөн гэдэг ижил тайлбартай байгаа юм бол эдгээр нь бүгд бүлэг нууцлаг хүмүүстэй холбоотой гэж хүмүүс үздэг. Тэдэндээ маргалцсан, тэднээс бэлгийн хүчрхийлэлд өртсөн, эсвэл тэдний санхүүгийн бохир үйлдэлийг харсан хүмүүс. Тэр хүмүүсийн дундаас хамгийн хүчтэй гарч ирдэг нэр бол Шинжи. Юугийн эргийг хөдлөж байгаа гол буруутан гэж олон хардаг. Шинжи өөрийгөө кинонд хөрөнгө оруулагч гэж танилцуулдаг байсан ч 2011 оноос гинэт шагнал авч том хөрөнгө оруулалт хийж сүүдрийн эрх мэдэлтэн болж гарч ирсэн. Олон нийт Шинжийг мэдгүй ч entertainment салбарынхан бүгд мэддэг. Гэхдээ хамгийн чухал нь Шинжи Хятадын топ 7 эрх мэдэлтний нэгнийх нь хүүхэд гэж яригддаг. Өмнөх бичлэгнээр ярьсанчлан Хятадын хамгийн дээд удирдагчид 7 хүн байдаг. Тэдний дундаас хамгийн хүчтэй Ши Жинпин, түүний баруун гар нь Цай Чи. Онлайн түгээмэл яригддаг бөгөөд улс төр судлаачид хүртэл Шинжи бол Цай Чигийн нууц хүүхэд гэж ярьдаг. Албан ёсоор батлаагүй ч нууц биш нууц юм байна. Ийм Шинжи улс төр хууль хүчний байгууллага хөрөнгө мөнгөний салбарт хязгааргүй хамгаалалтай. 27 настайдаа улсын өмчт эрчим хүчний компанид тузын дарга болсон Шинжи 27 наснда шин сэргээгдэх эрчим хүчний төрийн өмчт компани дарга болсон. Хүмүүс 27 настай хүн яаж улсын толгой компани дарга хийнэ гэж гайхсан ч нэг өдөр гинэт кино салбар руу асар их мөнгө цутгаж эхэлсэн. Шинжи юугийн галзуу фэн бүр фэн клубын дарга шүтэн бишрэгч байсан. Тэрээр чийл хүсэх юм бол юуг чийж өгнө гэсэн хандлагатай байсан. 2020 онд юуг нэг супер баян эмэгтэй спонсорлохоор шахажснаас гадна Шинжи болон өөр өндөр албан тушаалтнууд бэлгийн харилцаанд орохыг шаардж байсан гэх мэдээлэл байгаа. Юу хүсэхгүй байх үгүй гэж удаадараа татгалцсны хариуд Шинжи бүх нэвтрүүлгээс түүнийг хас гэж нэг удаа тушаагаад юу 3 жил телевизээр гарч чадаагүй.
Менежер дучаан шинжээгийн дарамтны улмаас юуг дарамталж зоддог байсан гэдэг яриа байгаа. Юугийн нэр дээрх хурамч компаниуд бүгд шинжээгийн бүтээл, зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж, тагнуулын систем, мөнгө угаалт бүгдийг нь шинжээ байгуулсан. Зорилго нь мөнгө угаах, даалт санхүүжилт хийх, юуг барьцаалах. Чиний нэр дээр цэргийн хууль бус бизнес байгаа. Хэрвээ үннийг хэлэх юм бол бүгдийг чам дээр тохно гэж тарамталдаг. 2024 оны 8 сараас интернетэд 25 сая дагагчтай эрэгтэй жүжигчний талаарх маш том мэдээ цацна гэсэн постууд явж эхэлсэн. Энийг харсан юу айж шинжээ үнэхээр намайг алж чадхааргүй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Онлайнд байгаа таамгаар USB-нд шинжээгийн мөнгө угаалт, хурамч компаниуд, өндөр албан тушаалтантай холбоотой хүчирхийллийн баримтууд гэх мэт бүх нотлогоог хадгалсан бөгөөд USB-г нуух гэж зайлгсан гэсэн таамаг явсан. Энэ нь оршин суугчид хэвлийг нь зүссэн байсан гэх яриатай таарч гаж албан ёсны баталгаа байхгүй. Цагдаа нар бүх мэдээллийг хаасан тул баттай биш. Шинжээ одоо өөрийнхөө тухай онлайнд бүх ус мөрөө устгаж байгаа. Дараагийн сэжигтэн жүжигчин Сон Илүүн тухайн шөнө хэрэг болсон газарт байсан гэж олон их сурвалжууд мэдээлсэн бөгөөд үүнээс олж түүний тоглосон шинэ түүхэн олон ангит кино бүрэн устгагдаж реалити шоунаас хасагдсан. Сон Илүүн надад ямар ч хамаагүй юуг сайн танихгүй гэж мэдгдсэн ч олон нийт итгэхгүй хэвээр байгаа. Тэрээр царайлаг цэвэрхэн дүртэйч хочин танхаа охин ахлах сургуулийн дээрэнгүү хүүхэд юм байна. Өөрөө чинь очоо хүлээн зөвшөөрсөн. Канадын ахлах сургуульд байхдаа маш задгаан амьдардаг байсан. Тэрээр 17 настайдаа 50 хүнтэй унтсан гэх цуу яриа байдаг ч энэ нь батлагдсан мэдээлэл биш. 2024 оны 8 сард Сон Илүүн гудамжны CCTV-н дээр 3 залуутай хамт саван уржгоо бичлэг таарсан. Видеон дээр Сон Илүүн нэг залуугийн цээж гидсийг илж нөгөө залуугийн гарнаас атгаж 3 дахь залуутай ч бас ойр байсан. Юу болсныг нь мэдгүй ч олон нийт маш их шүүмжилсэн. Сон Илүүн юуг анх шинжээ танилцуулсан гэх цуу яриадаг. Иймэрхүү ярианууд онлайн олон байх ба би чамд сайн хүн танилцуулж өгье. Нэг хөрөнгө оруулагч байгаа уулзаад үз. Энэ парти чамд ашигтай гэх мэтээр уран бүтээлчдийг эрх мэдлэлнүүдийн уулзалт руу аваачдаг үүрэгтэй. Урлагийнх нь зарим нь ямар учиртай уулзалт юм бол гэж эргэлздэг бол зарим нь ганц удаа очиод үзье гэж боддог. Эсвэл огт өсгүй байхад нь албадаж аваачдаг. Юу 2 удаа хүчээр очжээ. Одоо бүгдээрээ Сон Илүүнийг зуужлагч гэж харах болсон шалтгаануудыг яриа. Нэгт юуг нь нас барсан байрны яг тэр зохицолборт амьдардаг байсан. Юу 18 дугаар байрнаас унсан бол Сон Илүүн ч бас 18 дугаар байранд амьдардаг байсан. Ихэнх хүмүүсийн сэжиглсэн шалтгаан нь нэг байр, нэг блокт амьдардаг бол энэ бүхнийг мэдэхгүй байх боломжгүй гэдэгч Сон Илүүн би энд амьдардаггүй 9 сарын өмнө нүүсэн гэж мэдгдсэн. Гэвч интернет хэрэглэгчид түүний 18 дугаар байрны үүдэнд авсан селфиг олж худлаа харсныг нь баталсан. Хоёрт юуг унсан байшингийн 4 давхрын айлын хатаагч дээрх хувцсны зураг. Хөх цамц, цагаан цамц, цагаан өмд татаасан байв. Эдгээр нь 8 сарын 27, 31-нд авсан зургнууд байсан. Фэнүүд энэ стугээс хувцастай адилхан байна. Яг ийм хувцастай сүлд нисэх онгоцны буудалд харагдсан. Тиймээс юу хэд хоногийн өмнөөс энэ байранд хоригдсон байж магадгүй гэж таамагладаг. 3-т 93 онд төрсэн залуу жүжигчин ийм үнэтэй байр худалдаж авч чадах уу? Энэ байр Бээжингийн хамгийн үнэтэй VIP бүсийн орон сууц. Энд амьдрах нь дундаж жүжигчин бүсгүүд мөрөөдөл гэсэн үг. Сон Илүүний аав нэмж ээж нь маркетингийн бизнес эрхэлдэг. Канада руу гарч амьдраад тэндээ бизнес хийж их хэмжээний хөрөнгө өсгсөн. Үүнээс гадна ээж нь коммунист намын өндөр албан тушаалтнуудтай ойр бизнес болон улс төрийн шугамар нэгт холбоотой гэх яриануд байдаг. Гэхдээ нотлогдоогүй, батлагдаагүй мэдээлэл. 4-т Сон Илүүний харж ихсэн алтанд орсон гол шалтгаан өөрийн SNS нэгэн зураг оруулсан байдаг. Тэр зураг дээр гар утаснаас унтсан том цэнхэр тууцтай од хэлбэртэй хоосор харагдана. Үүнийгээ байнга хэрэгэлдэг. Нэг видеон дээр харанхуй коридорт камерны чанар муутай дүрсэнд хідэн эрэгтэй хүн алхаж явах бөгөөд хэсэг хугацааны дараа уйлж орилж байгаа нэг эрэгтэйг өөр эрэгтэй хүн чирч авч яваад дүрс гардаг. Хүмүүс энэ үнийг юу гэж утсан? Тэр үед ард нь нэг эмэгтэй гар утсаараа бичлэг хийж алхах үед том цэнхэр оосор харагдсныг хүмүүс Сон Илүүний оостортой яг адилхан байна. Бичлэгийг хийжсэн эмэгтэй оос Сон Илүүн гэж дүгнсэн. Гэхдээ видео хэд харанхуй. Оосор яг Сон Илүүнийхтэй адилхан хэсэг нь тодорхой харагдаагүй. Камерын чанар маш муу. Байршил нь юуг нь нас барсан байр муу хэсэг нь тодорхойгүй. Тэр өдөр эсвэл түүнээс өмнөх өдрүү гэдгийг ялгахад хэцүү байсан ч олон нийт юу өмнө нь ч иймэрхүү тамлалд өртөжсэн баха тэр өдрөөр хязгаарлах аргагүй гэж утсан. Яагаад ийм олон тамга гарч ирээд байна вэ гэвэл цагдаа нар бүгдийг нь нэгэн зэрэг хаасан. Хэвлэл мэдээлэлд хориг тавьсан. Постууд 5-аас 10 минутын дотор устгагдсан. Хүн болгон үг хэлхээс айдаг болсон. Харин онлайн дээр гинэд гарч ирсэн зүйлийг хэн ч нязааж чадахгүй. Юу хүчээр хоригдсон хэдэн өдөр тамлуулсан зуучлагч нь Сон Илүүн эсвэл оролцсон. Хүчтэй дээд зиндааны гол зохион байгуулагч нь компаниуд менежерүүд бүгд сүлжээ гэх ойлголт улам хүчтэй болсон. Энэ бичлэгнээс гадна 2025 оны 8 сарын 10-нд Сон Илүүн SNS дээрээ бас нэг видео нийтлжээ. Ихэнх нь лайв фото буюу ойролцоогоор 3 секунд үргэлжлэх богинохон дүрс бичлэг байсан бөгөөд тэр өдөр бас нэг богинохон видео орсон боловч Сон Илүүний нүүр гардаггүй, зөвхөн хоолны зураг гардаг.
Тэгээд тэр хоолоо идэхдээ нэг зүйл хэлсэн нь тэр хүн одоо ч эсэргүүцээд байна гэх бүдэг яриа. Ингээд хүмүүс хэн юу эсэргүүцээд байна гэж тэр гэж хэн бэ гэж гайхаж эхэлсэн. Өөр нэг видеон дээр алгадах чимээ сонсогдохоос гадна нэг эрэхтэй юу вэ гэж хэлсэн нь бичигджээ. Энэ нь үнэхээр хэн нэгнийг цогцгоо чимээ юу? Хүчрхийл болсон уу? Тэр хүн нь юу байсан уу гэдг нь огт тодорхойгүй бүрхүүгээсэн. Сон илүүн сэжигтэй байсан тул иймэрхүү ойлгомжгүй дуу чимээтэй видеонууд давтагдахаар хүмүүсийн хардлага улам ихсэж хүмүүс түүний аяг руу олноор орж тайлбар хий. Яагаад тэгсэн? Хэн эсэргүүцээд байна гэсэн бэ? Тэр дуу чиний хүү гэх мэтээр асууж шууган дэгдэжээ. Сон илүүний SNS-ийн байршлын мэдээлэл заримдаа Хятад, заримдаа Япон гэж гарч байгаа учраас хүмүүс түүнийг Япон руу цугцсан гэх таамаг төвшүүлжээ. Харин сон дараах байлаар тайлбарласан. Би хэргийн газар байгаагүй. Та бүхний адилаар өглөөний мэдээгээр юуны үхлийн тухай сонссон. Видеонд гарсан тэр эсэргүүцээд байна гэсэн дуу бол миний дуу биш, манай найзынх. Тэр найз маань нөхөртөөгөө таарамжгүй байсан тул нөхрийнхөө тухай гомдолцоо нь ингэж буруу сонсогдсон. Алгадах чимээ бол зөөгч эсвэл эргэн тойрны хүмүүсийн чимээ. Яагаад бичлэгт орсныг би ч мэдэхгүй байна. Би өндөр давхарт амьдардаг доод давхрын тэр хувц атаагчтай зураг манайх биш. Багада кино салбарын нөлөө бүхэнтэй буруу харилцаатай байсан гэх яриа бол бүгд худлаа гэд юу ч болоогүй мэт өдөр тутмын зураг тавьсаар байсан. 9 сарын сүүлээр түүний гол дүртэн тоглосон Чамтай учирсан мөч гэх сериалын сурталчилгаа цэцэгдэхэд хүмүүс бөөнөрөө эсэргүүцэн Сони тоглосон киног үзгүй гэж бойкот зарлаж эцэст нь гарахаа болсон. Сон 13 настай байхдаа Чон Чин Сун найруулагчтай ойр байсан гэдэг. Энэ хүн бол Хятадын хар жагсаалтын номер 1 хүн гэж нэрлэгддэг. Бид зүгээр л найз байсан гэж ярьдаг ч тухайн үед Сон 13 настай хүүхэд Чон Чин Сун 30 гаруй настай насанд хүрсэн ийм насны хүмүүс найз байна гэдэг үнэмшилгүй. Тиймээс хүмүүс Чон Чин Сун юутэй соноор дамжуулж уулзсан байх гэж хардаж эхэлсэн. Мөн Сон Бээжингийн кино актанд дэлсэхдээ Чон Чин Суны тусламжийг авсан гэх сургал байдаг. Одоо өөр нэг хар жагсаалтанд орсон хүн бол Пан Стэйчигийн талаар яриа. Тэрээр дуучин жүжигчин 1992 онд төрсөн юутэй яг адилхан Супербой гэх сонгон шалгаруулалтын нэвтрүүлгээс гарч ирсэн хүн. Тэд хамт зураг авалтын 12 жилийн турш найзууд байсан гэдэг. Пансжи юуг нас орох үед хамт байсан хүмүүсийн нэг байж болцшгүй гэж үздэг. Нэг видео нийтлэгдсэн нь нүүр нь гараагүй зөвхөн ханы хэсэг буудан орчмын зүйлс харагдана. Гэхдээ тэнд Пансжийнхтай адилхан дуу бичигджээ. Тэнд эр хүн байж жоохон цус гаргахад яавал гэж гэдэг. Гэхдээ энэ дуу AI-аар засварлагдсан хэсэг нь мэдэгдэхгүй байгаа. Харин нэгэн интернет хэрэглэгч дууг шинжилж үзэхэд Пансжигийн хоолойтой 99 дууны 57% таарсан гэж мэдэгдсэн. Дараа нь видеонд Пүүли намайг аврахаар ирлээ гэж хэлдэг. Пүүли бол юугийн тэжээдэг нохой. Үүний дараа эрэгтэй хүн хүчтэй цодуулж байгаа мэт өвдсөн дуу хоолой сонсогдно. Мөн Пүүли гэж таамаглагдж байгаа нохой эзнээ зовжхоог мэдрээд гингнэх гаслах дуугардаг. Дахин хэлэхэд энэ бичлэгнүүдийн үнэн хэсэг нь батлагдаагүй. Пүүли намайг аврах гэж ирлээ гэдэг үгийг юу өмнө нь телевизэн шоунд хэлжсэн. Тиймээс эвлүүлэг байх магадлалтай. Мөн зарим хүмүүс засгийн газар зориуд хуурамч дуу AI бичлэг тараагаад үннийг хүртэл худлаа мэт харагдуулж яана гэдэг. Хуурамч зүйлс ихсэх тусам жинхэнэ нь олдоц муутай болж итгэх хүнж багасна. Энэ дуу нийтлэгдсэний дараа хүмүүс Пансжи руу дайрч 12 жил найзалсан үнэ яаж ингэж чадваа гэж уурлаж эхэлсэн. Пансжигийн үйлдэлэнд сонирн байсан. Тэрээр юуг нас орсноос ердөө 4 хоногийн дараа SNS дээрээ би үнэхээр жаргалтай байна. Та нар ч бас жаргалтай байгаа зүтэйгээд өөрийнхөө концертыг рекламцсан. Хүмүүсийн нүдэнд энэ нь маш зохисгүй харагдсан. Ингээд хүмүүс концертыг бойкот хийж тасалбар ердөө 15 ширхэг зарагдсан нь Хятадын олон нийтийн уур бухимдал ямар түвшинд хүрснийг харуулна. Пансжи эрүүл мэндийн шалтгаанаар гэж хэлээд концертод цуцалсан ч жинхэнэ шалтгаан нь тасалбар огт зарагдаагүй. Дараа нь түүний тоглосон гэрэлцэн амлалт гэх сериал цацагдсан бөгөөд хүмүүс үзхийг хүсэхгүй байх гэд нэг бол Пансжигийн дүрийг гаргахгүй эсвэл ядаж царайг нь бүлүүрэй гэж шаардаж эхэлсэн. Өөр нэг шөнийн бичлэг дээр орон сууцны гаднаас юу Пүүли гэж дуудах бөгөөд би маш гунигтай байна. Үүнийг тэсвэрлэж чадахгүй чи миний нохойг алчлаа гэж ойрлож байгаа дуугардаг. Хүмүүс нохойнууд нь хайцсан юм бол гэд хоёр нохойны байршлыг хаагаад эхлэхдээ зэрэгцэн гинэт юугийн компани ажилтан гэж өөрийгөө танилцуулсан нэг эмэгтэй гарч ирсэн. Тэр эмэгтэй SNS дээр нохойнууд сайн байгаа, юугийн найзууд тасарч байгаа гэж бичжээ. Хүмүүс энэ үгэнд итгэх боломжгүй тул баталгаажуул Пүли Путо хоёрын зураг, видеог оруул гэж шаардахад бүх сэтгэлийг устгаж, дорд үтсэн маягаар юу гэж нохойг дарамтлж хүчрхийлдэг юм бэ? Юуг амьд авахад анхаарал хандуулдаггүйсэн мэдтэй гэжээ. Удалгүй тэр эмэгтэй өөр нэг зурагт нийтлэл оруулсан нь юу болон өөрийн нэрээр од худалдаж авсан гэдгийг харуулсан зураг байв. Од худалдаж авна гэдэг нь олон улсын одны бүртгэлийн байгууллага байдаг гинэ. Тэнд бага хэмжээний мөнгө төлөөд од худалдаж авч болно. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны бодит ач холбогдолгүй зүгээр л дурсгалын сертификат өгд юм байна. Эмэгтэй сертификат зураг дээр одны эможи наагаад "Минлун, чи миний хажууд байх үед бүх зүйл чи байсан. Чи байхгүй үед чи л байна" гэж бичсэн байв. Хүмүүс үүнийг хараад зүгээр хамт ажилладаг байсан байж яагаад ийм хитрхи эзэмших маягийн юм бичээд байгаа юм бол аимшигтай харагдчихна гэж хүмжилсэн.
Түүний хажууд богино араб хэллэг байсан нь чи надтай хамт бууршлагдаасай. Би чамаас өмнө үхмээр энэ буюу өөрөөр хэлбэл чамаас өрөөнтэй амьдрахыг хүсэхгүй байна. Чамгүйгээр амьдрах аргагүй гэсэн даалт утгатай хэллэг байсан. Хүмүүс бүр их гайхаж энэ хүн чинь яагаад юутай онцгой харилцаатай байсан юм шиг аашлаад байгаа юм бол гэцгээдэг. Гэхдээ хүмүүсийн хамгийн их хүссэн зүйл бол нохоонуудын зураг байсан ч өнөөдрийг хүртэл зураг тавиагүй. Одоогоор Пүли Путо хоёрын байршил мэддэхгүй хэвээр байгаа. Тэгээ тэр эмэгтэй Weibo-гийн 2 дахь нууц аккаунтаа ашиглаж дахин нэг нийтлэл оруулсан. Хар бараан бороотой ойг харуулсан зураг тавиад сүүлийн удаа гэдэг зүйл үнэхээр аимшигтай. Учир нь сүүлчийн удаа гэдгийг би огт мдээгүй. Салах ёс ч хийгээгүй. Ямар ч тохио байгаагүй. Тэгээд хизээч засаж чадахгүй зүйл болж хувирсан гэж үчжээ. Пост 9 сарын 10-ны 6 цаг 30 минутанд бичигдсэн бол юу 9 сарын 11-ний өглөө болцсон. Өөрөөр хэлэх юм бол хэрэг ил болохоос өмнө ийм сүүлчийн удаа гэсэн утгатай постыг эмэгтэй оруулсан. Тэгэхээр энэ эмэгтэй юу мэдчихсэн юм бол мэдээ гарахаас өмнө яагаад үхлийг ёрлсон юм шиг ийм зүйл бичсэн юм бол энэ зүгээр тохиолдол байсан уу? Эсвэл эмэгтэй тэр газар байсан юм болов уу? Магадгүй зүгээр л анхаарал татах дуртай эмэгтэй ээж болох ч гэсэн иймэрхүү с ิจ гтэй зүйлүүд давхцаар байгаа тул интернет хэрэглэгчид зүгээр өнгөрөөлгүй тасралтгүй ухаж малцаар байгаа. Одоогоор ийм олон хардлага таамгууд гарсан. Илүү олон хувилбар байгаа ч бүгдийг нь авч үзэх боломжгүй. Тиймээс хамгийн их анхаарал татсан с ิจ гтэй гэж бодогдмоор хэсгүүдийг нь голж ярьж байна. 17 хүний нэр бүхий харж ихсаалтай байгаа. Миний ярьсан хүмүүс ердөө төлөөлөлнө. Бусад нь жүжигчин, бизнес эрхлэгчид, кино продюсер, SEO, хятадын инфлюенсер, телевизийн зохиолч гэх мэт маш олон хүн байгаа. Сүүлд 22 хүн дээр нэмээд 27 хүн болсон. Тэр 27 хүний дотор хятадын хамгийн өндөр эрх мэдэлтэй хүн хүртэл багтсан гэсэн 100 арай байгаа. Бидний мэддэг аллагын хэрэгт ядчил, гэмтлийн зураг, цус, ДНХ шинжилгээ, задлан шинжилгээ, мэдэгдэл, тайлан, гэрч, ойрын хүмүүс гэр бүлтэй ярилцах, албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа гэж байдаг. Гэтэл энэ хэрэгт юу ч хийгдээгүй. Юугийн ээжтэй хамгийн сүүлд илгээсэн мессеж нь ээжээ тэд мөнгө шилжүүлэх болгонд миний дотор мухаардаг. Тэр мөнгө бол миний харах ёсгүй зүйл, хитрхи бохор. Би одоо салах ёс хийх хэрэгтэй боллоо. Тэд хизээ нэгэн цагт намайг алчж магадгүй гэж хамгийн сүүлчийн мессежээ бичсэн. Үүний дараа утас нь хаана байгааг хинч мэдэхгүй болсон. Хүмүүс ихэндээ цагдаа нар авцсан болов, гэр бүлд нь буцаасан болов гэж таамагласан ч утас 10 сарын сүүлээр хэрэг гарснаас хойш 2 сарын дараа огт хамааралгүй газраас гарч иржээ. Юугийн Weibo данстай холбогдсон дугаарыг сүүлийн ашиглалт нь Бээжингийн Чаоян дүүргийн Лимжүүлүү гудамжны 1-р байранд бүртгэгдсэн байна. Энэ нь Шанлын Сижа гэх маш тансаг өндөр зэрэглэлийн орон сууц. Gossip баг утасны байршлын түүхийг шалгаж үзтэл 8 сараас хойших бүх байршлын мэдээллийг алга болгожээ. Зөвхөн юугийн Бээжингийн гэрээ хаягл үлдсэн. Ингээд хамгийн сүүлд илэрсэн байршил нь Шанлын Сижа гэх хятадх хамгийн өндөр зэрэглэлийн орон сууцнуудын нэг. Энгийн үн нэвтрэх боломжгүй. Зөвхөн маш өндөр зэндааны хүмүүс ордог газар. Энэ утсыг нь авч явсан Жанхэн гэдэг хүн юугийн гарч исэн Супер Бой 2013 шоуны арын албаны хүн. Царай нийтэд тим танил биш ч гэсэн энэ салбартаа нэлээд нэр хүндтэй. Бээжингийн Гаотeng шиншин фильм, ТV медиа компани захирал бөгөөд байршил нь Бээжингийн Чаоян дүүрэгт байх ба юугийн унсан байрч мөн адил Чаоян дүүрэгт байдаг. Энэ бүх мэдээлэл цацагдахад хүмүүс цочирдож яагаад энэ хүн утсыг нь авч байгаа юм бэ? Эн чинь нотлох баримт тусгах гэмт хэрэг. Хэрвээ унаж наст орсон хэрэг юм бол цагдаа нар яагаад утсыг нь хураагаагүй мэ? Мөн утасны байршлын түүхийг бүхэлд нь устгасан нь нөлөө бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүй боломжгүй зүйл гэж яригдсан. Хэрэг гарснаас 2-7 хоногийн дараа юугийн Weibo дэх зургууд устдаж эхэлжээ. 25 сая дагагчтайсан тул хүмүүс хамтдаа ямар зургууд устсан болохыг шалгадаг. Устсан зураг нь энэ. Юу улаан дамгаалсан сүлжээс мэт зүйлс өлгөөтэй музейн танхимд авалсан зураг. Энэ газар бол Бээжингийн 798 Cube Art музей. Юу өнгөрсөн 6 сар тэнд очиж энэ зургийг авалсан. Тэр үзэсгэлэн нь Гор арт аимшигын цуст задлангийн төрлийн үзэсгэлэн. Даралттай хавцсан үний толгой, салангат хүний биеийн эсгүүд, арьсаар хийсэн эд зүйлс гэх мэт аимшигын үзэгдлүүд багтсан сэтгэл зүйн тогтургүй хүмүүст үзхийг хоригдсон үзэсгэлэн байжээ. Үүнийг зохион байгуулсан хүн нь цагаан хувцастай хар хувцастай хоёр эрэгтэй. Энэ хоёр хүн анх юуг унсан хэргийн газар хамт байсан. Цагаан хувцастай нь Жигван унсан байрны 5 давхрын эзэн, хар хувцастай нь Жигвангийн найз залуу, дээрх үзэсгэлэнгийн зохион байгуулагч. Өөрөөр хэлэх юм бол юугийн унсан байр Жигваны байр, юугийн очисон музей нь Жигвангийн найз залуугийн үзэсгэлэн. Тэр музейнийхэн зураг дараа нь устгагдсан. Энэ давхцал хүмүүсийг хамгийн ихээр айлгаж 798 арт музей гэмт хэрэгтнүүдийн нууцаар уулздаг газар байсан юм шүү гэсэн хардлагыг төрүүлсэн. Хамгийн хэцүү байсан хүн бол юугийн ээж хүүгээ ганцаараа өсгөж хүүн амжилттай ирээдүйн гэрэлтэж байгаа гэж утсан ч ийм ойлгомжгүй байдлаар амиалцсан. Тэрээр хүүгээ наст орсноос хэдхэн хоногийн дараа 9 сарын 16-нд юугийн агентлагийн аккаунтаар мэдэгдэл хийсэн. Би юугийн ээж байна. Сүүлийн хэдэн хоног маш том уу гашууг даван тууллаа.
Хайртгүй юу маань арх усны уулмаас халтарч унан биднийг орхио отсон. Энэ гинтийн осол манай гэр бүлийг маш их цочроосон. Цагдаа нар надад бүх нөхцөл байдлыг мэдгдсэн. Та бүхэн энэ гинтийн осолд эрүүл ухаанаар хандаж цаашаа таамаг твшүүлэхээ зогсооно. Би жингийн амьдралдаа буцаж ороод хүүгээ дотроо дурсаж амар тайван амьдрахыг хүсэж байна. Энэ нь юугийн хүссэн зүйлээсэн гэдэгт итгэлтэй байна. Бидэнд санаа тавьж дэмжсэн бүх хүмүүс дахин баярлаа гэд гарын үсгээ зурсан байв. Үүнийг уншсан хүмүүс ээж хүний бичсэн зүйл ихэд хитрхи хөндөй. Хүүгийнхээ талаар нэг ч халуун дулаан үг алхаа зөвхөн архитаж унсан. Гинтийн осол гих тайлбарлал байна гэж гайхсан. Хэсэг хугацааны дараа ээж өөр нэг мэдээлэл гарч ирсэн нь хурууны хээтэв. Тэнд миний хүү амьд байсан. Хэрэгтнүүд худлаа ярьж цагдаа нар бүхнийг таарах гэж байна. Үнэн ил болго гэсэн байсан ч тэр мэдээлэлч бас хурамч юм шиг санагдсан. Хоёр мэдээллийн алинд нь ч итгэхэд бэрх. Нэг нь с ิจ байхгүй гэдэг бол нөгөөх нь хасар их с ิจ гтэй байна гэдэг. Тухайн үед ээж нь алга болчлоо холбоо тасарлаа гэсэн цуу яриа гарсан. Дараа нь ээж нь олон нийтэд харагдсан ч тэр хооронд их юм болсон бололтой. Юугийн үеэл ах өөрийн нэрийг хүүхэд насныхаа зургуудтай нийтэлж нэгэн баримт хэлчихсэн ч тэр постоо удалгүй устгажээ. Түүний бичсэн зүйл бид юугийн өхлийн талаар телевизрээс л мэдсэн. Цагдаа агентлагаас бидэнд огт мэдэгдээгүй. 9 сарын 11-нд ээжтэй хамт цочод буудалд очиход цочод буудлын ажилтан агентлагийн хүн цагдаа нар утас олон өрөөний түлхүүрийг нь хурааж авсан. Гадагш гарч болохгүй, хинтээж холбоо ярьж болохгүй нөхцөлд байсан гэж бичжээ. Тэд гэр бүлд бүх мэдээллийг манай компаниар дамжуулж авна. Биднээс зөвшөөрөл авч бусдад мэдээлнэ гэж тайлбарласан бөгөөд юугийн гэрт ч оруулахгүйсэн. 1-2 хүнч биш 17 хүн нийлж нэг хүнийг дарамтлсан байж болцсохгүй гэж үзэж байгаас гадна юугийн шарлыг удаан хугацаанд гэр бүл нь авч чадаагүй. Саяхан шарлыг авч оршуулсан гих мэдээлэл гарсан байна. Бүр зохицос чандралтай хэсэг дээрх бичлэг хүртэл тараасан ч жинхэнэ хэсэг нь тодорхойгүй. 9 сарын 21-нд Чавоян дүүргийн цагдаагийн газраас анхны албан ёсны мэдээлэл гарч 3 хүн баривчилсан тухай мэдгдсэн. Мэдээллийн гол агуулга нь Клийн интернет 2025 компани ажлын хүрээнд цахим орчныг цэвэр байлгах зорилгоор гүйцэтгэлийн эсрэг мөрдлөг явуулж байна. Юу унаж нас орсон хэрэг гарсан ч зарим хүмүүс хандлалт анхаарал авах зорилгоор хурамч видео, эвлүүлэг, ташаа мэдээлэл тараасан. Иймээс доорх 3 хүнийг баривчилсан. 40 настай, 29 настай, 41 настай эмэгтэйчүүдийг хурамч мэдээлэл тараас тэрээр баривчилсан. Тэднийг хууль зааснаар шийтгэн мөн бид цахим худал мэдээллийг хатуу чанд шалгана, таслан зогсооно гэж мэдгдсэн. Хүмүүс эхэндээ 3 хүнийг баривчлаа. Хэрэг цаашдаа шалгагдах нь гэж бодсон ч баривчилсан 3 хүн бол интернет хэрэглэгчид байжээ. Юугийн өхлийн талаар с ิจ гтэй байна гэж ярьсан учраас баривчилсан. Цаашдаа хинч юу ч хэлж болохгүй гэдгийг 3 эмэгтэйгэр хүмүүст харуулсан. Харин 17 хүнийг хинэнч шалгуулаагүй. Тэр 17 хүний дунд байсан жүжигчд болох Тэн, Лун, Сон гэх мэт хүмүүс бид шалгуулна хамтарч ажиллана гэж мэдгдсэн боловч хизээ шалгуулсан ямар үр дүн гарсан нь одоо л тодорхойгүй. 2020 оноос хойш жил бүр хятад улс цэвэр кибер орчин кампанит ажлыг явуулж байгаа. 2025 оны хувилбар нь хамгийн хүчтэй гэгдэж байгаа маань. Гол зорилго нь онлайн зүй харааны эсрэг хатуу арга хэмжээ авах. Ялангуяа алдартай улс төрийн хүмүүсийн скандал яриаг хорих. Эснээс нэгж бүрт хатуу шалгалт хийж постуудыг цуу арай гэж үзэх юм бол шууд устгана. Твиттерт хятадын иргэн хурамч мэдээлэл бичсэн байхад хүртэл мөрдөн. Доромжилсон сэтгэгдэл бүлгэрээ сэтгэгдэл бичих ажиллагаа бүр хориглогдно. Улс төрийн шүүмжлэл эдийн засгийн гомдлыг хориглоно. Жишээ нь яагаад орон сууцын мөнтэй байгаа юм бэ? Залуу хүмүүст ажил олдохгүй байна гэх мэт постууд устгагдана. Энэ бүхэн нь олон улсын төвшөнд шууд цензур тооцогддог. Эхлээд юугийн нэрийг вебүүдээрээ сайх боломжгүй болсон. Дараа нь түүний хочоор жижиг загас гэж хайхад гардггүй болсон. Хятадд загасыг үй гэж дууддаг. Юугийн нэрний дуудлага адилхан болохоор фэнүүд нь түүнд жижиг загас гэж хоч өгсөн. Хүмүүс нэрийг нь шууд бичиж болохгүй байсан учраас жижиг загас гэж бичиж пост хийдэг болсон ч энэ хочончоос хайлтанд гарахаа уйлжээ. Цаашлаад загас чинь загасны бизнес эрхлэгчдийн аккаунт хүртэл устгагдсан. Ингээд фэнүүд жижиг загас ч бас хаагдчихлаа. Өөр нэр олъегээд жижиг манан, минлүүн гэх мэт хоч ашиглаж эхэлсэн ч мантай холбоотой өгсчөөс хаагдсан. Тэд лимон гэж сольж үтсэн ч бас устгагдаж эцэст нь тэнгэр уурлав гэдэг үг хүртэл устгагдах болжээ. Энэ бол иргэдийн амыг бүрэн таглах ажиллагаа. Эцэст нь юу ч шийдэгдээгүй. Одоо хүртэл яг бодит үнэн тогтоогдоогүй зөвхөн олон янзын таамаг сэжиг дүрэн байна. Хэрвээ үнэхээр зүгээр л хосол байсан бол задлан шинжилгээний дүгнэлт гаргаж хэрэг болсон газрын зураг, нотлохоог нийтэлж хэрэгт нэр дутагдсан 17 хүнийг бүгдийг нь шалгавал энэ бүх асуудал шууд шийдэгдэнэ. Гэтэл эсвэргээрээ асуудлыг багасгах дарах гэж оролцсон учраас хардлага улам томорч айц газар авсан. Иргэд 25 сая дагагчтай том од хүртэл ингэж амь настаа алдаад үнэн дарагдаж алга болж явахад бид нар шиг жирийн хүмүүс шудраг ёсыг олж чадах уу? Хэрвээ би эрх мэдэлтэй хүнтэй санамсаргүй холбоотой явдалд орооцолдох юм бол хэн намайг хамгаалах юм бэ? Миний дуу хоолойг хэн сонсохын гэх бодол иргэдийг айлгаж хятадд амьдрах итгэлгүй болгож байна. Энэ бүхнээс харахад шоу бизнесийн салбар тэр дундаа төрийн том агентлагууд, телевизүүд шинэ уран бүтээлчдийг хэрхэн мүлждэг нь тодорхой болсон.
Уран бүтээлчдэд хамгийн чухал зүйл нь карьер. Тийм учраас тэр хүнтэй уулз, тэр хүнтэй ярилц гэсэн дарамтыг эсэргүүцгээд бэрх. Энэ нь олон жилийн турш орсон болцолгүй шаардлага. Хэрвээ энэ систем арилахгүй бол дараагийн охирогч хизээж дахин гарч ирж болно. Энэ хэрэг хинт ч тохиолдож болох мэт санагдсан учраас хятадын иргэд маш ууртай байгаа. Одоогоор хятадын дотоод хяналт хэд хүчтэй байгаач Twitter, Facebook, Instagram зэрэг гадаад платформ дээр хөдөлгөөн өрнөж хүмүүс шударга осыг шаардаж хариуцлага нэхэж гарын үсгийн аянд нэгдэж байгаа юм. Ямар ч тач өнөөдөр олон хүмүүс хүсдний дагуу жүжигчин Юу Мин Лууны хэргийн талаар шинэ мэдээллийг нэмээд та бүхэндээ хүргэлээ. Бичлэг маань таалагдсан бол угтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаа дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.